Сайн байцгаана уу? Нүүдэлчин Монгол цахим сүлжээнийхаа өнөөдөр энэ ковидтэй үед гэр орондоо ингээд байх юм байна. За малчин түмэн өр хүүхдтэйгээ хотлороо одоо ингээд хөдөөнөө гэртээрээ байх нь. Хүүхдүүдийг хичээл үзүүлэхэд саяхан бид бүгдээрээ цахим сүлжээн дээр уулзч ярилцахад хүүхдүүд энэ телехичээлээс бас тодорхой хэмжээгээр мэдээлэлээ бас гүйцэд авахгүй байх шиг байна. Эцэг эхчүүд нь өөрсдөө бас энийг ер нь болохгүй зарим тохиолдолд хүүхдүүд ингээд тогтцоо сууж чадахгүй байна гэж ярилцсан. Тийм учраас бол бид өөрсдийнхөө цахим сүлжээнийхээ хэмжээнд нүүдэлчин Монгол цахим сүлжээ бид нар өнгөрсөн зуунаас хойш ярьж эхэлсэн нэг зүйл байдаг. Тэр нь юу гэхээр богино хэмжээний бичлэгүүд видео контентээ хийцгаая. Одоо манай ховд Доронтой аймаг бусад аймагуудад сумдууд баг дээр байгаа улсууд байгаа. Хүүхдүүд бүгдээрээ хөдөө гарцсан эцэг эхтэйгээ хамт байна. Тэгэхээр одоо бага ангийн багш нар байгаа, сум болгонд байгаа. Тэгээд нийт Монголын дээр одоо 360 сумдууд байна. Бүгдэнд нь багш байна, өчнө олон багш байна. За тэгээд нэгэн багш одоо дидишээр заагаад байна гэдэг чинь бас нэг ясны одоо сонголт байхгүй байна гэсэн үг. Гэтэл бол жоохон хүүхдүүд бол хүний зүс царайнаас гадна дуу авианы хэлбэлцэл үйлслэр таалагдах гэж бас байхаа. Тэгэхээр бид нэр өнөөдөр ядаж нүүдэлчин Монгол цахим сүлжээнийхээ хэмжээнд оронд одоо Ховд аймгийн гэх юм уу, Баян онгор Ховлтай гэх юм уу, сумдынхаа бага ангийн багш нартай ярилцаач манайхаа. За тэгээд одоо бага ангийн багш нар өөрийнхөө хүслээр гар утсаараа шууд нэг нь гар утсаараа бичээд нэг 10 минут доторх контентуудыг хийя. Одоо яг үндсэн тоо хэл бичиг тэрийг одоо улсын төслөлбөрөөр заад юм байна. Гэтэл бол хүүхдэд хөргөж өгөх гэсэн тэр мэдээллүүд байгаа. Монгол хэл уран зохиол, одоо аман зохиол, одоо бидний нөгөө ярьж байсан намханы бугаан намтарч гэдэг юм уу. Одоо тэр бомбардааг хүүхдүүд уншаад бид нар одоо ингээд тавиад байгаа. Тэр бомбардаа бол зөвхөн нэг зургаас үүдсэн Монгол соёл тэр чигээрээ ингээд хүүхд болгон өөрийнхөө ертөнцөөр тайлж болдог. Багш болгон энийг уншлаа гэхэд гэртээ байгаа хүүхдүүдэд уншууллаа гэхэд бол бид нар ингээд нэг хамтаараа хүчээрээ бүгдээрээ нэг давлгаалсан нэг тийм жижиг контентуудыг хийх хэрэгтэй. Хүүхд бол 20-30 минут одоо дэлгэц рүү харах. Хоёрдугаар болох гэхээр компьютер хүн болгонд байхгүй байна. Айл болгонд 2-3 хүүхэд байна. Цаганд авахцж байна. Тэгээ утас шалга байна. За тэгээд интернет байхгүй. Ийм асуудлууд үүсэж байгаа нөхцөлд бол хэдүүлээ энэ жижигхэн 5-10 минутаар нь бичлэг хийгээд тэгээд тэрийг араас нь залгуулад тэр сумын тэр багш байна гэдэл залгуулад хийгээд бай. Тэгээд бид нар бүгдээрээ нүүдэлчин Монгол цахим сүлжээн дээрээ тавья. Бүгдээрээ цаашаа шеэрлэе. Нэг багшаас нэг хүүхэд, нэг багшид нэг хүүхэд байж болно шүү дээ. Нэг өрхөд нэг хүн гэдэгтэй адилхан. Тэг ингээд энэ чинь Монгол даяар ингээд цацагдаад ирэхлээр мэдээж хэрэг юм болгон бас дандаа сайхан болно гэж байхгүй ч гэсэн хин нэгэнд энэ мэдээлэл хүрэх болноо. Тэгэхээр та нар минь энийг хүүхдийнхаа төлөө нэг хамтдаа ингээд хийгээдгээрээ би нэг хичээнгүйлэн гуйж байна. Тэгээд хоёр дахь асуулт нь бол юу гэхээр сумдын эмчнэр байна. Эмчтэйгээ ярилцах цаг гэд бид нар бас өнгөрсөн цонаас хойш хийгээд ирсэн, яриад ирсэн. Манай эмчнэр байна, оюун чимэг эмч байна, манай гүн тамир эмч байна, чулуун цэцэг эмч байна. За тэгээд өөр оролцоосууд зөндөө байгаа. Манай сумдуудын эрүүл мэндийн төвийн эмчнэр байна. За одоо та нараас хичээнгүйлэн гуйх нэг зүйл байна. За манай сумын төлөөлөгчнөр одоо сум дээр байгаа идэвхтэнгүүд бүгдээрээ сумынхаа эрүүл мэндийн төвийн эмчтэй яриад тэгээд хамтдаа нэг 3-5 минутын дотор одоо төмөн олондоо хандсан тийм бичлэгүүд хийгээч, уриануудаа хийгээч. Ингээд энийг бүгдээрээ нүүдэлчин Монгол цахим сүлжээн дээрээ тавьцгаая. Нэг хүн уриалах, нэг хүн даахж болно. Бид нар олуула 300 гэдэн сумдаас уриалах юм бол бидний 300 хэдэн хүн дагаж болно. За тэгээд өрхөөрөө цаашаа ингэж явах юм бол бид нар эн чинь ингэж мэдээлэл давлгаа хүч оруулсан нэгэндээ нэмэр болсон юм нуу гэхээс одоо нэгэн сувгаар яваад бүгдэнд нь хүрчдэг юм гэсэн юм
бас байхгүй. Өнөөдөр энэ нийгмийн цахим сүлжээ гэдэг маань яг хөө гэхээр нэг ивэр дөрвж мянган ивэр дөрвөхтэй адил систем технологи нь тэгж явдаг. Тэгэхээр хэдүүлээ энийг ингээ хийя. Нэг хүний сэтгэлээс одоо мянган хүний үзүүрт сэтгэлийн үзүүрт хүрэх энэ шар тос шиг мэдээллүүдийг хэдүүлээ ингээд хийцгаая. Тэр энэ сүлжээ гэж нэг хүн рүү хандаад байгаа юм шиг байгаа боловч тэр чинь цаашаа ингээд дамжаад ингээд явхлаарэ их олон шүү дээ. Одоо манай одоо бидний явж байгаа аян гэхэд л одоо 31 сум байна. 31 сумаас цаашаа 185 одоо баг нэгжид ингээд тарж байгаа гэж бодглохлоор бид нар тэрнээс цаашаа явна гэх юм бол бид нар ч одоо хэдэн 10 мянгаараа хүнд хүрэх боломжтой. За тэгээд энэ бүхнийг та нар маань бас сайн бодороо. Одоо хүний бодож санаж байгаа зүйл бол өнөөдөр энэ компьютер утсаар дамждаг гэдэг биш ээ. Энэ оюун санаа дээд оюун санаанд оршиж цаашаагаа хүн цаашаагаа уншиж дамжуулдаг болохоос энэ бичсэн компьютероор бичсэн утсаар дамжаад байгаа бас эд биш. Энэ бол техникийн хэлбэр нь болохоос оюун санааны цаад өгүүлэмж нь цаад дээд бидний уурга тархинд сэтгэл төвлөлттэй гэдэг шүү. Тэгээд энэ хамтаараа юм хийн гэдэг бол зөвхөн бие хаагаараа үзүүлэх биш, оюун санаагаараа нэгдсэн нэг тийм үзэл баримталтай болохыг л хэлээд байгаа юм л да. За ингээд төгсгөлд нь би дахиад хэлье. За манайхан өөрийнхөө сумын баг сургуулийн багш нартай ярилцаад үзээрэй. Маш энгийн шүү. 5-10 минутын гар утсаараа бичсэн бичлэг одоо хичнээн олон хүүхдийн оюун санаа бодолд өөрчлөлт ацрах вэ. Одоо 1 жил хичээл ороогүй байгаа. Одоо дахиад энэ байдлаараа бол энэ нэлээд одоо орохгүй юм шиг байна. Тэгэхээр ингээд сум орон нутгийн багш нар өөрийнхөө хүүхдүүд хүрэх боломжтой. Гэтэл таны дуу хоолой Монгол даяар хаач гисэн хинт ч гэсэн хурж болох нь байна шүү дээ. Тэгээ энийг заавалчгүй баг хүүхд сурдаг юм биш. Контент гэдэг нь болохоор өгүүлэмжээрээ том хүнд насан туршийн боловсрол болж очих учраас энийг бүгдээрээ бултаараа хамтдаа сэтгэл гаргаад хийцгаая. Энийг бүгдээрээ дэмжиж хөхүүлэн дэмжиэд над руу явуулаарай. Би энийг цаашаага янзлаад тэгээд олон нийтэд хүргье. За хоёр дахь асуудал болохоор эрүүл мэндийн яриа, сум орон нутг эрүүл мэндийн төвүүдийн одоо дарга нар, эмч нар, одоо бага эмч нар, эрүүл мэндтэй холбоотой нийгмийн ажилтнууд, төрийн бас байгууллагууд энэ дээр бүгдээрээ бас нэмдээд эмчтэй ярилцах цаг нэвтрүүлэг бас л 3-аас 5 минут байхад л болно. Бас яриад сум орон нутгийнхаа уриалаад ямар нэгэн эмч болгон өөрийн гэсэн орон нутгийн онцлогтой тийм захиас даалгавар та нар ингүүл ингэрээ гэдэг одоо даваа гүвээ одоо юу байдгийг уул хад өндөр овоо тал нутаг салхи шуурга гэдэг энэ жилийнхаа нөхцөл байдлаа энэ ковидтой байгаа нөхцөл байдлыг тааруулан одоо бас зөвлөмж өгөөрөө. Тэгээ энийг бид нэг бас өөрийнхөө нөлч Монгол захим хилжээн дээр цаашаага түгэнэ. За тэгээд адууны арьс сүүл адуу мал компани захиалгаар бэлтгэн нийлүүлээд тэдний нийлүүлээд 3 алхмаар галланд руу гараа гэсэн тэр хөдөлгөөн ерөөсөө зогсоогүй байгаа. Тэрийг бид энэ жил нэг хийсэн одоо дахиад цаашаага өчнөө олон жил хийж 3 дахь орны зах зээлд бид өөрсдөө малчны хотноос гарах хэрэгтэй байна. За ингээд түр баяртай маска сайн зүгээрээ гадаа бити хамаагүй яваарай. За тэгээд өөрсдийнхөө бие бод өрөөлийнхөө өрх гэрийнхаа гишүүдийн эрүүл мэндийг бод. За тэгээд саахалтай л хажуу хүнийхээ эрүүл энхийн бас харж хараалцаж яваарай. За сайн суусгаж байгаарай. Түр баяртай.